Ард иргэдэг бухимдуулдаг зүйлсийн нэг бол төрийн албан хаагчдын хүнд суртал байдаг. Ажил хөөцөлдөөд явхаар хэдэн өдөр гацдаг яг тэрл шатны байгууллагууд нээлттэй хаалганыхаа өдрийг хийлээ. Өнөөдөр хэдийн амралтын өдөрч иргэд ажиллаа амжуулж байна. Нийслэлийн төв талбай дээр болж байгаа энэ хөдөрлөх татварын ерөнхий газар, сангийн яам, галийн ерөнхий газар тус иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна. Сангийн яамнаас Ахмад Настангуудад хүлээлт үүсгэж байгаа 1 сая төгрөгийн талаар иргэд илүүтэй тодруулж байлаа. Засгийн газрын журмаараа бол 4-5-6 сард бол энэ сая төгрөгийг 3 хувааж санхүүжүүлэхээр шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол урьдчилан төлбөрийн 30 орчим тэрбум төгрөг орж ирсэн учраас Улаанбаатар хотын 6 дүүргийн Ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийн эхний ээлжийг бол санхүү дараа одоо энэ 3 дахь өдрөө санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Банкуд руу бол бид нар одоо мөнгө шилжүүлсэн. 2011 оны 12 оны хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулиар бол урьдчилан төлбөрөөр санхүүжих ёстой. Энэ зориултаар бол тодорхой хөрөнгө төвлөрсөн учраас бол энийг нь эхний ээлжинд бол Улаанбаатарын санхүүжүүлээ явж байгаа. Тэгэхээр дараагийн ээлжинд урьдчилан төлбөрийн санхүүжилт сангийн яам төвлөрсөн тохиолдолд дараагийн ээлжинд орон нутгуудыг санхүүжүүлээд явах боломжтой. 23-наас эхлээ олгогдож эхэлнэ банкудаар. 1 сая төгрөгийн сураг ямарч байсан дулдлаа. Арай гэж амлалтандаа хүрч Ахмад Настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүлээлтийг дуусгар болгох нэ. Татварын байгууллагын хувьд үйл ажиллагааны хувьд нэг онцлог зүйл бол бид татварын одоо байгууллагын хэмжээнд зохион байгуулах энэ тоон гаруй үсгийг хэрэглэх асуудал байгаа. Тоон гаруй үсгийн тухай хууль энэ 13 оноос эхэлж одоо хэрэгжиж байгаа. Тэгээ энэ ажлыг одоо хүрээнд энэний бэлтгэл ажлыг хангах хүрээнд манай нийслэлийн татварын газар, дүүрэг татварын ерөнхий газрын хэмжээнд одоо холбогдох харьяалах аж ахуй нэгж татвар төлөгчдөө бид энэ тоон гаруй үсгийг хэрэглэх чиглэлээр бас бэлтгэл ажлыг хангаж одоо бүртгэх тийм ээ. Тоон гаруй үс хэрэглэх аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах, тухайн үрд нь одоо өгөх кодыг одоо өгөх гэх мэтлэн ийм ажлууд одоо зохион байгуулагдж байна. Давтан сургалтаар хангах. Галийн ерөнхий газар цахим үйлчилгээгээрээ галийн бүрдүүлэлт хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч байлаа. Ингээд цахим хэлбэрч хилцснээр та бид заавал нүр тулан цаг гаргаж уулзах хэрэггүй болсон. Татварын ерөнхий газар ч мөн адил цахим үйлчилгээгээ олон таниулж, аж ахуй нэгжүүдэд цахим тоон гарын үсгийн талаар сургалт хийж байлаа. Татварлагч маань тоон гарын үсгийн шилжиж байгаа арга хэмжээг сурталчилж явагдаж байна. За ингээд бас энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа өдөр одоо манай хүмүүс нөгөө байрны хөнгөлөлт, сургалтын төлбөрийн хөнгөлтийн талаар нэлээд бас асууж байна л да. Энэтэй холбоотой бид товчхон мэдээлэл хийж бодож байна. За энэ асуудал маань болохоор жил болгон бид нар одоо олсон орлого гарсан зарлагтайгаа холбоотой иргэний тайлангаа өгдөг. Энэтэй холбоотой асуудлаараа одоо байрны хөнгөлөлт, сургалтын төлбөр нь явагддаг юм байгаа. Энэ болохоор жил болгоны одоо дараа оныхон 2 сарын 15-нд тайлангаа тушаад юм байгаа. Өнгөрсөн оны тухайд тайлангууд тушаагдаад бүх тайлангууд өгөгдсөн. Анхнаасаа бол одоо татварлагч нарын хөнгөлтийн тайлан өгсөн аж ахуй иргэдийн одоо буцаа авах мөнгө нь бол одоо өгдөөд эхэлсэн байгаа. Тий. Энэ эхний ээлжинд ямар татварууд өгөгдсөн бэ гэхээр өмнө одоо татварын хөнгөлөлт эдэлжсэн иргэдийн одоо сургалтын төлбөр байрны өмнө эдэлжсэн хүмүүсийн эхний ээлжинд өгдөөд эхэлсэн байгаа. Тэгээд дараагийн ээлжинд бүх одоо хөнгөлөлт эдэлгээд тайлангаа тушаасан иргэдийн татвар одоо буцаан одоо эзэд олгох юм байгаамаа. Иргэд энд нээлттэй хаалганы өдөрт ирснээр та бидний хөөцөлдөөд бардаггүй бичиг цаасны ажлаа бүрдүүлэх боломжтой. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, цалин татвар зэрэг асууж лавлах зүйлээ нэг цэгээс хүлээх авах боломжтой маа.